nonsense as me. За хай залуусаа иргэн уулзж байгаад таатай байна. За өнөөдөр хэдүүлийнхаа хөсөөлсөн сэдв болох булчин мас хэрхэн нэмэх вэ гэдэг талаар ярих гэж байна. За булчин мас нэмэхэд ер нь бол яг 5 хүчин зүйлийг маш их нөлөөлнө. Нэгт хооллолт, хоёрт амралт, гуравт бэлтгэлийн систем, дөрөвт нэмэлт бэлтэмлэлтэй саплиментууд орж байгаа. Тэгээд тавтхан гэж худлаа ярьсан юм аа. Дөрөв л байгаа юм байна. За тэгээ энэ дөрөв дээрээ өнөөдөр ингээд онцлоод хуваагаа заахан задлаад ярив. Булчин мас нэмэхэд энэ дөрөв дээр юу юм дээр илүү анхаарах хэрэгтэй юм бэ гэдгийг хэлээ. За хоолтын хувьд хоолтын дээр бол цэвэрхэн мас авах, бохир мас авах тал дээр би жоох яриад өгье. Цэвэрхэн мас авах гэдэг бол ер нь бол хооллолтын дээр бүр 100% анхаарна гэсэн үг хооллолтын дээр. Би бол өөрийнхөө хувьд бол өдөрт 6 хоолдог байгаа. 6 удаа иддэг. Тэгэхээр хамгийн эхлээд өглөөний цайн дээр би овёс иддэг. Цэвэрхэн мас авахын тулд ч тийм овёс иддэг, уурга уудаг, баг зэргийн жимс иддэг, өндөг иддэг. Ингээд тодорхой хэмжээнд нүүрсээс уурга ингээд бүх юмаа би хослуулаад авчиж байгаа. Мэл 1 2 3 одоо нэг хоол 1 2 3 гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр болохоор би будаа, үхрийн мах, нарийн ногоонууд хэрэглэдэг байгаа. Ер нь бол үхрийн мах эсвэл адууны махыг илүү сонгож хэрэглэдэг. Ягаад тэгэхээр эдгээр маань бусад махыг бодвол илүү их кератин болон биса гэх мэтчлэн ингээд булчин илүү тэжээдэг ийм бодисуудын дотор агуулж идэг болохоор илүү их бяр чадал нэмэх, илүү хүч өгөх ийм бодисуудад болохоор би сонгож хэрэглэдэг. Гэхдээ нөгөө дахин нэг загсны багт шинжлэж багтай гэсэн үг биш. Эдрийг бол ерөнхийдөө би хасах үедээ хэрэглэдэг. Нэмэх үедээ илүү бяр өгөх, илүү кератины өндөр агуулмжтай махыг сонгож хэрэглэдэг гэсэн үг. Махнуудаа ингээ орлуулж идэж болно шүү. Ерөөс энэ бол амар цэвэрхэн. Гэтэ мэдээж тодорхой хэмжээнд бас хэмжээ хязгаар гэж байгаа. Нэг дор амар хитэхгүй багаар цагийн зайтай гэсэн. 3 цагийн зайтай ингээл идэл гартамжтай ингээ биендээ хоолоо өгөөд бэлтгэлээ идэх хаар цэвэр булчингийн мас авах боломжтой байдаг байгаа. Тэгэхээр энэ дээр хоол бол бүр хамгийн чухал. Өдөрт хэдүүд олдгоо гэхээр ерөнхийдөө ер нь бол 5 6 идэх гэж зорддог. За тэгвэл яг ингээ кодлолтой яг ийм калори, яг ийм хэмжээний калори би хэд хэдэн цагийн зайтай пак идэх гэхээр ер нь бол яг төгс гэж зүйл гэж байдаггүйтэй адилхан яг юм тэндээ стресстэй нэг өдөр алдчихараа ч юм уу хэцүү болоод байдаг болохоор ерөнхийдөө илүү хар маягаар явчихдаг. За өдөрт би ямар ч 6 олох гэж зорьё. За 4 идсэн ч болно, 3 идсэн ч болно. Ингээд дарамтгүй явахаар хоол илүү ордог. Тэгээд тэндээ стресстэй болчдөг. Стрессээр бас хоолны аппетит гэдэг зүйл буурчдаг. Мас авах гэдэг процесс маань ерөнхийдөө маш их хэмжээний булчин тэжээх хэмжээний нүүрс ус болон уургийг өндөр хэмжээгээр авч иж мас авах боломжийг бүрддэг гэж ерөнхийдөө ойлгож болно. Өдрийнхөө калорийг тооцоод ч юм уу эсвэл өдөртөө яг өөрийнхөө биеийг тохируулаад ингээ хооллоод явчих юм бол өөхлөхгүйгээр ингээ цэвэр булчингийн мас авах процесс үүснэ. Гэхдээ мэдээж ингэж идээд хойлоо нэг 2-3 7 хоног ингэж идэнгүүтээ шууд булчингийн мас аавна гэсэн ойлголтод байдаггүй байгаа шүү. Хамгийн чухал нь тууштай, тэр тууштай байх уу? Чи хоолоо сайн барьж гин, нойр хоол зүтж гин, бэлтгэл сайн хийж гин. Энэ процессыг чи доор хаяж 2-3 сар маш сайн ингээ цахилгаан баттай хэрэгжүүлэх юм бол булчингийн мас авах процесс чи өөртөө чи маш сайн мэддэг байгаа. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Бохир мас гэдэг маань ерөнхийдөө илүүтэй калори хэмжээний калори биедээ авч илээс хамаагүй гэсэн байрт ерөнхийдөө чихэр, шоколад, амар фаст фудууд ингээд чихэж ингэж бохир мас авах юм боломжтой байдаг. Өглөөний цагааны сайхан талхын өндөр идээл те хямаа мэдээл. Тэгэл гадуур дотор 1-2 хоол идээл сайхан гутааш идээл ингээл бохир хоолно гэж ярьж байгаа шүү дээ. Би одоо паста маста идчихэл нэг бүргэр идчихэл би одлынхаа өмнө орж ирэл нэг пицца дэлхийн дараа нэг сайхан пицца идчихэл те. Ингэх юм бол хоёлоо мэдээж урт хугацаанд явах юм бол мэдээж яхаа өөхнийхөө цаана булчингийн мас аавна. Гэхдээ эрсдэл амар их өндөртөө. Яагаад гэвэл цус өдгөрн те янз янзын нөгөө өөх тосны хэмжээ ихтэй ирэхээр батг гарна. Батг гэдэг ч юм уу хаа шүү дээ. Ер нь хүн дээр гарах. Тэгэхээр ингээд эрүүл мэндэнд бас давхар ингээд маш сөрөг нөлөө үзүүлдэг учраас бохир мас авахыг бол би бол жоохон дургу байдаг. Гэхдээ би бас өөрөө хаяа нөгөө нэг байнгын цэвэрхэн олддог болохоор хаяа нэг чэттэй гээд нэг ганц нэг удаадаа нэг бүргэр пицца ч юм уу паста ч юм уу те нэг буу цуушуур ч юм уу иймэрхүү идэхэд ганц удаадаа ол зүгээр ээ. За хоол тэжээл дээр гардаг хэд хэдэн асуудлууд байдیں۔ Ямар асуудал байдаг вэ гэхээр хоол маань одоо хэмжээгээр идэх ёстой байгаа шүү дээ мас авах юм. Тэгмүүд хоол маань ингээд мянга хүчлээд орохгүй байна багшаа. Хоолыг яаж одоо хэмжээгээр идэх вэ гэдэг ийм асуудал тулгардаг. За энэ үед хэд хэдэн аргууд байна. Хоол чинь яагаад орохгүй байгаа юм гэхээр би чинь төдий чинээ шинжил нэхгүй байна гэсэн. Тэр шинжилгээг яаж нэхүүлэх вэ гэхээр дасгалтай чинь шууд 100 холбоотой гэсэн. Дасгалаа маш сайн
өндөр хэмжээний ачаалал авч булчингийнхаа уутыг задлжтэй тэр урагдалтыг явуулснаар тэр завсраар чигжиж өгөх хоол хүнсний идэх тэр хүслийг чинь бүрдүүлж өгдөг гэсэн үг. Тэгэхээр бэлтгэлийн ачааллыг ерөнхийдөө айл болох өндөр болон хүнд чингээр өгж ийж булчингийн уут маань задарч за тэр задарсан завсраар чинь хоол тэр идүүлэх хүсэл тэр нэхэд байдаг зүйлийг чинь төрүүлдэг гэсэн үг ихнийх нь юм байна. Тэгэхээр бэлтгэлийн ачааллыг эцэст нь болгоод маш өндрөөр бий болж байна. Хоёрт нь яг хөөөр бас яг бүр нөгөө нэг хоол бас шингэхээ болцсон үе байгаад байдаг. Бодсон зүйлтэй жоохон унаад байдаг. Яг нөгөө их хэмжээгээр идэх гээл чихээд ингээд байгаад бас тэрэндээ стресстэй хоол маань ингээд ходоод нэг шингэхээ болоод эхэлдэг. За энэ үед болохоор яг нөгөө гүрэлзэг хөдөлгөөнд дэмжих зүйлсийг хэвлээ эмчийн заавраар хэрэгжилж болж юм тий. Миний хувьд болохоор гүрэлзэг хөдөлгөөний хувьд гэрте бактерийг хөлн дээр ууцхаар бас зүгээр байдаг. Тухайн өдрөө ингээд хоол маань хурдан шингээд байгаа юм шиг байдаг. Мөн одооны гүрэлзэг хөдөлгөөнд сайжруулалтыг хоол хурдан шингээдэг нэмэлт саплемент зөндөө байдаг. Та бүхэн тэгээд яг өөртөө тохирч нэг эмчээс зөвлөж байгаа бас аваад хэрэгжилж болох бах. За гуравт нь байдаг вөхөр шингэнээр калори авах гэж байгаа. За шингэнээр гэдэг маань ерөнхийдөө хэмжээний калоритой бол одоо самартай, самарын тоос, уураг өөрөө гэдэг банан эдрийг хэдүүлээ идээд байхаар ихэд ходоод амар хурдан дүүрээд бас шингэх гэж бас удаад байдаг болохоор бас ийм арга байна. Бүгдээ сайхан миксердээд уургийн шейк болгоод ч юм уу те хурдан задрах боломжийг бүрдүүлж өгөөд уучч бас болж байна. Уухаар ходоод чинь дотроо ингээд задлах гэж маш их цаг аз энерги зарцуулаад байхгүйгээр хүрэх ёстой газараа булчингаа хурдан дижээгээд задраад дуусчих болохоор дараагийн хоол идэх боломж чинь бас илүү хурдан нэгддэг. За тэгээд стресс болсон сэтгэл зүй гэж дараад нь байгаа. За энэ яаж байгаа юм гэхээр хүн стресстэй ч юм уу дутуу нойр авцсан байгаа энэ үедээ хоолны аппетит маш ихээр буурдаг. Тийм болохоор нойроо өгтөө авах нь чухал. Хоёрт стресс менежментийг зохицуулах нь маш их чухал шүү. Бас хитрхи мас авч байгаа гэдэгт автаж хитрхи хичээх ч юм уу хитрхи нойргүй явах ч юм хитрхи бэлтгэл ачааллыг хэтүүлэхээс болоод стресс нэмэгдснээр бас хоолны аппетит буурдаг болохоор бүгдийн хоорондоо сайхан уялдуулснаар хэлээд цаашдаа гоё мастер боломжийг бүрдэх байх нэ. За сая хоолтын талаар ингээд та бүхэнд ярьж өглөө. Одоо ингээд бэлтгэлийн талаар бас ярьж өгье. Бэлтгэл бас маш чухал байгаа. Гэтэ хоолойгоо бол гүйцэхгүй гэхдээ бэлтгэл хоолоо ярьж хосолж ийж нэг юм болдог байгаа шүү. Тэгэхээр бэлтгэлийн талаар булчингийн мас авах гэж байгаа тохиолдолд хүний биений онцлогтод харуулж хийх хэрэгтэй байгаа. Одоо өөхний хөвтэй хүн байна, булчингийн мас авч байгаа. Өөхөө багасган галын мас гэдэг ба шүү дээ. Тэрнээрээ тохируулж бэлтгэлээ бас өөрчилж болно, тоогноос өөрчилж болно. Эсвэл бүр юм ардцгар тайпны биетэй хүмүүс үүд шүү дээ. Ингээд зүүч идээд харгалдаггүй. Тийм хүмүүст бас бэлтгэлийн бас тааруулж өгдөг. Ингээд ер нь бол хүний биеийн онцлог өөр байдаг учраас дасгалынхын систем нь бас жоохон өөр байдаг. Тэгээ та бүхэн бас нэг би одоо нэг дасгалын систем ингүүл булчингийн мас аавна гэд ярингууд яг тэр системээр ингээд яваад зарим хүнд нь тохирохгүй байх магадaltaй байгаа шүү. Тэгэхээр яг ингээд булчингийн мас авах гэж байгаа нийт би ингээд биенд нь тохируулж хэлэхэд бол булчингийн мас авъя гэж зорж байгаа бол мэдээж хүнд чин аавна. Тэгвэл мэдээж маш сайн халаалт булчингийн одоо халаалтын үе мөчний халаалт булчингийн халаалтаа маш сайн хийж агаад давтамжтай нэг ингээд 2-3 оролт ингээд булчингаа жоохон өөр нь памплж агаад тэгээ багаар жингээ нэмээд аль болох хамгийн өөрхөн хай хэмжээний жингээрээ нэг доотлол нэг 8-аас 10 удаа ч юм 10-аас 12 ч юм уу ингэж орох хэмжээний жингээрээ л орох хэрэгтэй шүү. Тэгэх юм бол булчинд илүү ачаал өгөөд мэдээж нөө хооллолт амар сайн байгаа учраас булчингийн памп амар сайн аавна. Булчингийн памп амар сайн байгаа учраас булчин гэмтээд булчин гэмтснээ үүснээс дараа нэг recovery хийгдэхтэй одоо саплементүүд байгаа шүү дээ. Саплементүүд нойр байна. Энэ хоёр чинь өөрөө амар ингэ recovery хийдэг учраас та бүхэн булчингаас гэмтэх хэрэгтэй гэсэн үг. Гэмтэх хэрэгтэй гэхээр хүн жингээр аль болох өөрийнхөө чадах хэмжээнд нэгэн одоо ингээд бодлоо та бүхэн одоо ингээд 100 кг-аар нэг шахаад булчингийн мас аавна шидэж байхгүй байхгүй. Энэ чинь зүгээр бэрний асуудал болчихж байгаа. Зүгээр ингээд 80 кг-аар та бүхэн одоо ингээд 10 удаагаа ингээд автомжтой аим гоё мэдрээд ингээд шахчих юм бол тэр чинь булчин гэмтэх процесс үүснэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ процессыг л үүсгэж ийж та бүхэн булчингийн мас аавна гэсэн үг. Тэгэхээр хүнд жинлөө бас хитрхи ингээд өөрийнхөө давшгүй алдаа хүн зогсоод бүр ингээд яхигаад ингээд тийм нэг ганц хоёр шахдаг юм жин рүү бол дайрах шаардлага ерөөсөө байхгүй. Энэ бол бодлоо шүү. Тэгээд ингээд бүх дасгалаа 20-4 авах гэж зорддог. Өдөрт 8-аас 9 дасгал нэг булчин дээрээ сонгож авч бүрчтэлээ ажиллаулдаг. Гэхдээ ер нь ингээд нэг булчинчааг ургаад эхэлсний дараа ер нь бол яг хэдээр хид давтах гэдэг зүйл бас ер нь жоохон байхгүй болж эхэлдэг. Яг тоог үүсэх гэж хийхээс илүү мэдрэмжээ эцсийн зэг дээр ингээ ханаад ханснасаа дахиад нэг давуулж 1-2 оролт хийчий гэж ерөнхийдөө ахиц явахтай юм шиг надад санагдаж байгаа. Эхлээд бол яг би эхний хэдэн жил, эхний нэг 3-4 жил яг цагаас 20-оор 4 орно ш. Би арай 2-оор 4 орно ш гэж зууж хийхээр
ерөнхийдөө тоо руу илүү тэмүүлсэн байдалтай мэдрэмжээ холбогдуулах гэдэг санагддаг. Тэгэхээр таад манаас яг мэдрэмжэн дээрээ тулгуурлаад өөрийнхөө макс явах хүртлээр явсны дараа эцсийн цэгээс ахаад 1-2 оролт хийгээд үзээрэй. Миний хувьд бол масс авч байгаа үед ялангуяа энэ тактик баримтлахаар илүү акцтай явж байгаа юм шиг санагддаг. Та нарт санагдах байх. Тэгэхээр өөрийнхөө ингээд бэр танхиг үзмээр байвал те ингээд ардаа нэг хүн зогсоож аваад нэг удаа ингээд шахаад өөрийнхөө бэрийг шалгаж олно. Тэрнээс чи энэ хүн чинь шахаад нэг удаадаа ингээд нэг ганц хоёр удаа ингээд байнгын ингээд хүн дээр ингээд нэг хоёр шахаад байх юм бол чи болчихгүй юмас аавна гэж байхгүй. Тэр бол бодох хэрэгтэй шүү. Ер нь бол хүмүүсийг хараад хахад 100 кг-аар би нэг л шахлаа одоо яах вэ ингээд болчихгүй юмас авахгүй гацаад 100 кг-аар би ингээд нэг л шахаад ахиж ингээд 2 3 шахаж чадахгүй байх гэж юм юм. Тэгэхээр энэ чинь болчихгүй төсвөр байхгүй учраас нэг л шахаад байна. Тэгэхээр та бүхэн хоолой зохицуулсан байгаа учраас давталт нь амар чухал. Тэгээд мэдрэмж нь амар чухал. Тэгээд булчингаа ингээд тарих болчоо хоёроо сайн холбож иж тэр булчин чинь илүү гинтл үүсч илүү төсвөр сууж дараагийн цэжний орлоод 4 хоногийн дараа recovery хийлээ. Ахаа дараагийн цэжин дээр илүү ингээд баг ингээд 0.5 кг, 1 кг, 2 кг-аар ингээд жин өсөөд булчингийн масс нэмэгдээд тэр хэмжээгээр чиний бэр ахна л гэсэн. Тэгэхээр энийг энэ процессыг л амар сайн давтамжтай хийвэл булчингийн масс амар сайн авдаг байгаа. Давталт бол хамгийн чухал. Тэгээ мэдээж чи өөрөө булчингийн төсвөр гэдэг юмыг л хамгийн түрүүнд суулгах хэрэгтэй. Зарим хүмүүс 100 кг-аар нэг 2 шахаал ингээл тавьчихдаг. Энэ бол булчингийн масс авахгүй. Тэгэхэд би бол 130 кг юм уу 140 кг-аар 20 удаа ингээд автчих штэ. Ерөөсө 20 удаа. Гэхдээ 4 оролт. Тэгээ 4 оролт дөрүлэнгийн 130-аас 140 кг-аар яг ингээд цоцохгүйгээр хийдэг гэсэн үг. Тэгэхээр эн чинь нөгөө булчингийн төсвөр аймаг суудсан байна. Булчингийн төсвөр сайн суусан хэмжээгээр булчингийн задрал сайн явагдсан, гэмтэл сайн авна, гэмтэл сайн авсан тохиолдолд би тэжээлийн сайн өгөөд хоолоо сайн идээд одоо янз янзын саплиментүүдээ ингээд сайн өгөх юм бол нөхөн сэргээлт нь ингээд маш сайн явагдана гэсэн үг байхгүй. Тэгээ тийм процесс явагдаж ш булчингийн масс аавна гэсэн үг. Масс авч байгаад ямар нэмэлт бүтээгдэхүүн саплиментууд хэрэгтэй вэ гэдэг асуулт байна. Масс авч байгаа үед мэдээж бяараа илүү авч явах тусмаа, бяртай авах тусмаа илүү хэмжээний жин авна. Хэмжээний жин авсаар булчингийнхаа уутыг илүү том задалж уурж өгнө гэсэн үг. За ингэснээр булчин илүү хурдан ургана гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр миний хувьд кератиныг нэгээр оруулж байна. За яг кератиныг оруулж байгаа юм. Кератин маань булчин завсаар ус татаж өгдөг. За ус татаж өгсөн булчин яг үхээр устай булчин. Одоо ингээд юм бөхнөрийг харж ивэл, хөндийн өргөлтийнхнийг харж ивэл, ингээд бяртын хэд байгаас юм харж ивэл тэгээд нэг жоохон цулцгардуу жоохон ингээд юм ус татцсан хавгансан ч гэх юм уу те ийм байдалтай хүмүүс байдаг шүү дээ. Бяртай хүмүүс маань одоо strong man show өдрийг үзээрэй. Дандаа нэг иймэрхүү цулцгансан хүмүүс байгаа. За эдгээр маань яагаад илүү хүч гаргаад байна гэхээр булчин завсраа илүү ус татцсан байна гэсэн үг. Булчин завсраа ус татдаг бүтээгдэхүүн гэвэл кератин нэгээр орж ирж байгаа. За кератиныг яг гэхдээ бас зааврын дагуу уухгүй бол бөөрөлөө ачаал гэж хүмүүс их хэмжээний кератин уулаа гэдэг их хэмжээний байр орчин ус үг биш. Бүх юм нормын дагуу явагдчихж бөөрөө бага ачаал болно гэсэн үг. Ус татж байна гэдэг чинь хавгандна гэдэг чинь бөөр маань ачаалж байна л гэсэн үг шүү. Манайхан эзэж битээ доозын хэдүүлж ууж байгаараа. За хоёрт юу орж ийнэ гэхээр амино бисей орж байна. Амино бисей маань булчин маань ирэхэд тэтгэж байгаа. Амин хүчтүүд эрдцүүдээр тий бүгдээр нөхөж өгч тижээж байгаа гэсэн үг. За тэгэхээр булчин уналтаас ч бас сэргийлээд булчин давхар хэмжээ ядралтаас хэмжээний бэлтгэлээс болоод бас булчин маань унах юм үед байдаг. Эдрийг бол хамгаалж өгдөг. За гуравт маань юу гэдэг вэ гэхээр уураг орж байна. За уураг бол надад хэлбэл ойлгомжтой мэдж байгаа хэрэгтэй. Уургийг хэдлээ махнаас авчиж болно. Уургийн нэмэлтээр ч авчиж болно. Гэхдээ хүн махнаас их хангалттай хэмжээний уурга бас тэтгэж чаддаггүй болохоор илүү хэмжээний булчин ургуулыг гэж байгаа бол уургийг бас нэмэлтээр хэрэгэлдэг. За гэхдээ уулаа гэдэг аим булчинтай очно гэсэн үг биш. Энэ бол зүгээр л нэг төрлийн хурдан задардаг мах гэж ойлгож болох байх нэ. За уургийг гэхдээ бас адилхан хэтрүүлж хэрэгж болохгүй байлиг бөрлөө ачаална. Миний хувьд бол өдөрт 2-оос дээш хэтрүүлдэггүй. Өглөө босоод нэг сайхан авьяастайгаа бичдэг. Орой бас бэлтгэлийн дараа бас нэг уучдаг юм байна. Уураг ингээд нэмэлт саплиментүүдийг ингээд баг хортой хор ингээд муу ингээд хүний биед амар сүр нөлөөтэй баг илүү бүр ингээд муудахдаг, одоод муудахдаг гэж ойлгоод байдаг. Ерөөсөө тийм юм байдаггүй байгаа шүү. Хамгийн чухал нь чинь зөв зохистой хэрэглэе гэж байгаа. Тэрийг бас тааруулах хэрэгтэй. Мэдээж тэгээ манайхан ер нь бол бас уурны талаар, уураг нэмэлт саплиментийн талаар ер нь жоохон маш муу мэдлэгтэй байдаг юм шиг санагдсан. Ягаад тэгэхээр одоо манай эмчнэр нь ч гэсэн ер нь бол яг бүгд биш шүү. За зүгээр ганц нэг жишээ авч хэлэхэд одоо ингээд тавт хагасаандаа ингээд сайхан ингээд шоудаад ингээд архитаар суугаад ингээд илгээнийхээ халаа тасаад гэсэн янзын хай хэмжээний тийм өсгөөд өргөцсөн хүмүүс байдаг. Тэнгүүтээ шинжилгээ очиод өгдөг. Бас давхар уураг байдаг байсан байж таарж байгаа байхгүй. Тэгээд давхар ингээд очиод шинжилгээ өгөнгөт тэр илгэний асуудлаад мэдээж тодорхой хэмжээнд спирт хэрэглээд архитаад шүнжэнгөө тэгээд илгээ хордуулсан хүн
шинжилгээ өгөхөөр ацаадлалт нь угаасаа өндөр хэмжээд гарна шүү дээ мэдээж. Тэнгүү тэрийг нь бараг л хүн ч гэсэн өөрөө энэ бараг уурганаас би уурга уудаг бараг уурганаас болоод ийм байдалд хүрчлээ. Уурга ингээд миний илгийг юм болгоод байна. Тэнгүүт нөгөө юм чинь бараг та юу хэрэгэлдэг вэ? Уурга уудаг уу гэнгээ. Тийм ээ би уурга уудаг ингээд бараг уурга руу чихээд тэр спиртний хэрэглээг юу хасчих байгаа байхгүй. Тэгээд бараг тэр уурга нь бууртан болоод одоо уурга тавхаа болчихгоо. Тэгэх юм бол наа чинь бараг зүгээр болчих ухааны юм ярьдаг. Тийм юм бол байдаг байгаа шүү. Ерөөсөө зөв зохистой хэрэглэх юм бол ямар ч зүйл байхгүй. Тэгээд тэр аригт арс тийм юмныхын хэрэглээг нь бас манай зарим нэг хүмүүс бас зүгээр ойлгоод хэрэглээг нь бас илгэнд ямар муу гэдгийг бас ойлгох хэрэгтэй шүү. Тэгээд ер нь бол бас нэг намайг жоохон байхад ингээд уурга, нэмэлт саплимент, BC, амино, глутамин, одоо кератин тэ иймэрхүү бүтээгдэхүүнүүдийг маань ингээд хордог байсан. Хордог мэдхгүй бараг чи юу удаага бараг наатах уухан бол чи ингээд ичим мод штэ бараг өстөний хор хэрэглээд чи юм авч өгөхгүй гэдэг намайг ер нь бол жоохон байхад тэгдэг байсан. Тэгээд жоохон байхад штэ тэр чинь 10 жил бараг 10 жил юм ч юм уу. Тийм байсан. Одоо ч энэ процесс үргэлжилсээр байна лээ. Би бүр нэг саяхан манай ингээд жингээр явдаг хөрх 17 8 ингээд гоё өөрөө гоё бол ирсэн зоригтой хөрх хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэдрээс би ингээд асуугаад өөрөө өндөр ууж байгаа юм уу яаж ийж чинь за дүүнэр яаж чинь хэрэг энэ мундаг бошоо гэж ингээд ярилцаад ингээд ээж аа баг хураагаад авц зуур гоохоор баг би хаан мууддаг те ингээд нэг юм сони юм яриад одоо хүртэл процесс байгаад байгаа байхгүй. Сони ямар ч мэдлэг байхгүй одоо ингээд цаг үе чи ямар авуулаа одоо 2025 он болсон интернет дээр бүх юм хөгжсөн эмчнэр нь хүртэл одоо давхар ингээ хөгжөөд явж байна эмчнэраас ч юм уу тиймэрхүү юм аа ингээд асуугаад явчихгүй ингээд дам яриандаа итгээд одоо хүртэл тэр уурга ингээд саплимент эсрэг яриа амар их байна лээ. Тийм юм байдаггүй байгаа шүү ерөөсөө. Тэгээ бараг л нөгөө хүүхдүүд маань бараг уурга уусан чинь бараг авч яваад асгаад ингээд тэгсэн чинь нөгөө амар хард юм яриа. Тийм юм ерөөсөө байдаггүй шүү. Энэ бол өстой амар муу ээж аавуудыг ер нь би бол сайн тийм уурга нэмэлт саплимент тийм мэдлэгтэй хүн дээр нь очиод судлаад ярилцаад ер нь тэр хүүхд мөхтэй ингээд боддог бол хүүхдэд дэмжиж ингээд зөв системтэй зөв зохистой хэрэглээг нь гаргаж өгөөд ингээд явчих юм бол хүүхд чи илүү урамшаад илүү сайн ингээд үр дүн гаргаад илүү гоё болох юм даа. Тэгэхгүй ш та бүхэн. Тэгэхээр та бүхэн энэ дээрээс анхаарах хэрэгтэй байдаг шүү. Саплимент бол хамгийн бас чухал гэж явдаг мэдээж. Энд чинь алдсан амин дэмиг нөхөн те булчингийн ургалан нөлөө үзүүлнэ, булчингийн гэмтлээ сайн нөхөн уургач өөрөө бас булчингийн уургийн хэрэглээг хангаж өгөн уургийн хэмжээ сайхан бол нүүрс устойгоо хослоод булчингийн мас сайн авдаг байгаа. Тэгээ та бүхэн бас энийг зөвөр ойлгоод ингээд хүүхдүүдтэй бас дэмжиж ингээд уургийнхаа хэрэглээ саплимент нэмэлт саплиментүүдийг бас ингээд тодорхой хэмжээнд хэрэглүүлж болно шүү. Энд дээр бас та бүхэн ингээд бас ер нь нийтээр биш л дээ мэддэг хүмүүс нөхөө хүүхдүүдэд дэмжиж юм авч өгдөг мэддэг хүмүүс нь бас нөө талаар айгүй их байгаад байгаа болохоор би энэ талаар бас эцэг эхчүүдэд ингээд ярьж өгч байгаа шүү. Тэгээ өөр хүүхдүүд нь ч гэсэн ингээд хөөрхөд тайлбарлаж чадахгүй тэр чинь өөр юм мэдэхгүй учраас ээж аав хөөдөөс баг ингэж мэдэхгүй болохоор өгөнд нь ороод тэгээд баг л гомдол өнгөрт юм байлээ. Тэгэхээр та бүхэн бас энэ талаар ингээд энэ бодлогыг ингээд үзээд уурганы талаар ингээд энэ хөө мэдээлэл авах юм бол бас бодож үзээрэй гэж та бүхэнд хэлье. Маш олон төрлийн нэмэлт саплимент байдаг учраас тодорхой хэмжээний хэрэгтэй хүний биед яг одоо наад захын хэрэгтэй витамин, уурга, саплимент бүгдийг ингээд хэрэглэхэд ямар ч асуудал байдаггүй шүү. За та бүхэндээ ингээд баярлалаа. Тэгээд лайк дараад коммент бичээд өөр бас дахиад ямар хөө мэдээлэл хэрэгтэй байна тэр талаар бас коммент бичээд ингээд үлдээгээд өгөрөө. Тэгээд subscribe бас хийгээд өгөрөө. Баярлалаа.